Хай. Би яг 26 оны эхний 7 хоногоос эхлээд өдөр тутмын влогоо өргөжүүлэе гэж бодсон байхгүй юу? YouTube дээр бол нөгөө Living Alone Diaries гэдэг нэртэй хөтэлдэг байсан цувралынхаа эсрэгээрээ иймэрхүү босоо богинохон форматаар арай богиносхоод ингэж хийж үзье гэж бодож байгаа. Life lately. Broadcast channel дээр влог өргөжлөх гэж байгаа тухай хуваалцсан чинь юуны тухай байх уу гэж яг асуужсэн л да. Энэ цувралын нэр бол өөрөө угаасаа Life lately буюу миний life lately гэсэн агуулгаар л хүргэн. Иймэрхүү creative spirit-тэй гэж юм хуалцдаг байсан spirit-тэй 26 онд сэрье гэж бодсон юм. Амьдралын одоо юм зах цухаас нь хуалцсангаа хамтдаа илүү connected, илүү хамтдаа холбоотой. Амарч ихсэн сууш нойр солигдчихсон. Шүнжэнгөө байжгаад бүтэн өдөржингөө дахиад байжгаад орой тэгж эрт унтъя гэж бодчих. 22 цаг 17 болж байгаа байхгүй юу? Амар үр бүтээлтэй шүн өнгөрчлөө. 7 цаг 52 минут болж байна. Is this a look? Whatever. Ой газар кофе ууж бранч идэж суух гоё тийм ээ. Тэгээ хэсэг тухлангаа жоохон ном уншаад өөрийнхөө тархиц нэглээд жоохон ганцаараа alone time хийж өөрийгөө жоохон баясгасан. Араас нь үргэлжлээд нээсээр очиж 25 оных нь тайлан ярилцаад нэмээд 26 оныхоо төлөвлөгөөг бас хамт жоох ярилцлаа. 21:03 бараг 32 цаг сэрүүн байсан байна. Бүжөг хөө ер нь тийм төлөвлөгч тэмдэгтэрнүүд. Яаж жаав штэгч. Oh wow. Дүү орохгүй гинэ. Чиноны минут. 2026 оны хамгийн ихний кофе. Сарын эхний өдөр би дандаа өмнөх сарынхаа санхүүгийн тооцоо гаргаад тэгээд нэгэн дандаа миний бүх subscription-уудын төлбөр татагддаг байхгүй юу? Албаар би бүр нэгэн татагддаг байхаар хамгийн юм тохируулсан байдیں۔ Мөнгө өдөр тий зурлынхаа нэг сар одоо 12 дугаар сарын видео бичнэ. 25 оныхоо видео бичих хэсгээ бол арай мэдээгүй шийдээгүй. 12 дугаар сарын мөнгө өдөр тий видео хийгээд дуусчлаа. Гэхдээ арай видеог ингэж юм скин кэртэй хийдэг хүн байдаг болов. Өнөөдөр манай ажлын хүн ланчаар манад ирнэ. Тэгэхээр хоол хийж чинь будаа бол болцсон. Энэ жоохон халах хэрэгтэй. Би шинэ байранд нүүж орсноос хойш гэртээ хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт бол яг dishwasher буюу аяг тавг авах гэж боддог. Олон хүн гэртээ урьсан ч, зөв хүн урьсан ч дараа нь dishwasher аяг тавг аваачих маш давуу талтай. Тэгэхээр ер нь нүүн мөн нэтэр гэж бодож байгаа гэртээ заавал dishwasherтэй болоорой гэж зөвлөе.